Дэц хоровт бас ноцтой ослох гарсны улмаас нэг иргэн одоо тухайн инженер амиа алдсан харамсалтай гарсан. За гэтэл өнөөдөр бол магадгүй засгийн газрын тийм ээ ерхий сайд бүтэц бүрэлдэхүүний томилготой холбоотой гэдэг энэ улс төрийн асуудал сэдв болоод за яг энэ гол агуулгууд маань бол бас дарагдж байна. Тэгэхээр та өөрөө инженер хүний хувьд бас улсын хурлын гишүүн үйл тогтоогч хувьд энэ дэц хоров дээр үүсэж байгаа асуудал маань эргээд биднэрт энэ дүн өвлийн хүүтэнд тийм ээ нийслэлчүүд дулаан алдагдaltaй байх, цахилгаан эрчим хүчний дутагдaltaй байх зэрэг цаашлаад олон асуудлууд хөвөрхөөр байгаа учраас энэ дээр энэ үүнийг бас яаж анхаарч байна вэ гэдэг. Уг нь манай эрчим хүчний чинь хайцангуу одоо өдөртүүд нь мэрэгжлийн дун чадна гэж ярьдیں۔ Тэгээ одоо энийг л илүү одоо цааш нь сайжруулах хэрэгтэй. Мэрэгжлийн удирдлагууд засвар үйлчилгээ бүх юм хуваарийн дагуу хийдэг, шахдаггүй, ийм байхгүй болвол осол гэдэг юм чинь 1-2 хүний алдаанаас гардаггүй байхгүй. Энэ чинь бол статистик. Заавал юм гардаг. Тэрийг нь бууруулахын тулд тогтолцоо байдаг. Мэргэжлийн тогтолцоо ажиллах хэрэгтэй. Одоо сайд солигдно уу, солигдохгүй байна уу, засаг солигдно үгүй юу, үүнээс үл хамааран энэ салбарын чи өөрийнх нь тогтолцоо бий. Хариуцсан дарга нар байгаа, мэргэжлийн хүмүүс байгаа. Эдгээр нь ажиллаа хийх л хэрэгтэй. Тэгэхээр одоо ерөөсөө цалгардаж болохгүй. Удахгүй ингээд наадам болоод намар болчихно. Тэгэхээр амжихгүй. Тийм учраас нэн тэргүүнд тэр турбиныг солих ажиллаа хийх хэрэгтэй байна. Хурдхан шиг одоо нөөц хөрөнгө энэ төр байдаг бол зөрөгтэйгэн шийдвэрээ гаргаад тэгэхгүй бол ийм байна. Хойноос ингээд манайх чинь цахилгаан авч өгвөл нөгөө дутагдлаа нөхөж систем нь ажилтдаг шүү дээ. Тэндээс нэмж авах боломж байхгүй. Нөгөө техникийн боломжгүй ингээд дууссан байхгүй толцсон. Шугамар нь илүү авахгүй. Тэгэхээр 50 мегаватт гэдэг бол том. Тэгээд 50 мегаватт байхгүй тэр турбинаас одоо цахилгаан үйлдвэрчээд гарч байгаа конденсацийн усаас гаргаж байгаа дулаан нь бас байхгүй. Инхээр зэрэг уртлын хэсгийн цахилгаан дулааны хэрэглээ бол өндөр. Тэр чинь гал алдах гэдэг байхгүй. Тийм болохоор одоо шийдвэрээ яаралтай гаргах хэрэгтэй. Энэ засаг төр бол тэр мэргэжлийн салбарт хамаагүй дарга нар нь өөрсдөө шууд үргийнхээ дагуу бушуухан ажилламаар байна. Эрчим хүчний сайд нь бас өнөөдөр хийсэн тайлбарт бол энэ 50 мегаваттын тийм ээ турбины засварын ажлыг бол энэ жилдээ багтааж бүрэн одоо засах боломж нь хом санаа гэж үзээд байгаа юм. За нөгөө талаасаа яг түүнээс одоо яг цахилгаан дулаанаа хангаж байгаа тийм ээ төвийн бүсийн одоо Сүхбаатар хаан улс дүргийн зарим хороодод бол эрх өвөл тийм ээ дулаан алдагдах тасалдах юм хүслэл үүсэдэг шүү дээ. Гэтэл энийгээ бол цахилгаан эрчим хүчийг нь бол хангах боломжгүй буюу одоо өвөр Монголоос дутагдлаа 80 мегаваттын дутагдлыг бид нэр эрчим хүчээр хангах энэ хилцээр хийгдэж байна гэж яриад байгаа. За нөгөө талаас харин дулаанаар хангахын процессыг бол одоогоор тэр уурын цувхны гадалгааг бол процессыг үргэлжлүүл явуулах боломжтой гэж үзэж байгаа учраас дулаан хангамжийн алдагдал бол энэ өвөлдөө бас хэвийн алдагдaltaгүй явах боломжтой гэдэг ийм тайлбар хийж байна л да. Тэгэхээр энэ үнэхээр юм биш болох уу? Би тэр инженерүүтэй ярилцсан. Тэр чинь нөгөө турбин эргүүлдэг хорцоор хөндөр даралтай тэрийг бол дулаан дэргэх боломж байхгүй. Тэгш ажиллаа хийчихэд гарч байгаа конденсацаас нь дулаан үйлдвэрлэх байхгүй. Тэгэхээр зүгээр бүр гормын өөрчлөлт хийх эсвэл бол зүгээр дулааны зуухнууд нэмж тавих байдлаар дулаан үйлдвэрлэж болох л байх. Гэхдээ одоо нөгөө юу ч чинь өөр одоо айлын гал боломж байхгүй зуухтай авах хэрэгтэй. Тийм болохоор энэ ерөөс ингэж хоошин тавиад авах хэрэггүй. Энэ жил амжихгүй байх энэ төр гэдэг бол бас болгоомжлсон агуулгаар нь хэлж байгаа байх. Шуудхан барьж аваад ажиллаа хийх хэрэгтэй. Ингэж хэлмээр. Бас нэг зүйл эрх өвөл лөөс эхлээд одоо энэ түлшээ яах шахмал түлш айлууд. Тэгэхээр одоо улсын хурлын тогтоол гарцсан. Нүрс зуухан төсвийн мөнгө олохгүй гэдэг. Тэгэхээр одоо тэр хувийн хвшлүүд орж ирэх юм уу? Ямар төрлийн төлшүүд үйлдвэрлэх юм? Нөгөө нэг угаарталт багтаа төлшүүд байх юм. Стандартаа урдаа өөрчлөх. Тэгээ хувийн хвшлүүдийг бушуухан ажилуулж эхлүүлэхгүй бол төлшгүй болох. Тэгээд ямар ч хамаагүй нөөцлөлдөг иймэрхүү байдлаар орох эрсдэл байна. Энэ ер нь төлш эрчим хүчний салбарын асуудал төр бол бушуухан л ажиллах хэрэгтэй. Ялангуяа одоо хүн нам бол хамтарсан засгийн газарт орсноос хойш ялангуяа эрчим хүчний реформ дээр тийм ээ нэлээд удаан анхаарч үүнийг явуулъя гэж хөдөлгөж ирсэн. За өнөөдөр бас засгийн газар шинэ засгийн газар бүрдэх асуудлууд яригдж байна. Гэхдээ энэ реформ цаашаа ер нь явахад тэгэхээр одоо бүрэн дүүрэг ихтгэлтэй байгаа бай. Ер нь одоо шинэ засгийн газраас хүлээгдэж байгаа хүлээгдлийн та бүхэн юу гэж харж ажиглаж байна? Энэ засаг солигдохоос үл хамааран явах ёстой процесс эрчим хүчний реформ. Яагаад гэвэл төсөвгүй болчиход байна л гэдэг шиг байна. Бүхэн төсөөс хамаарахгүй шүү дээ.
Төсвөөс бүх юм амархгүй. Харин төсөв дээр ирдэг дарамтыг бууруулах. Тэгээд энэ рүү чи ингээд цахилгаан эрчим хүчний дутагдалд Монгол улс орчод байгаа. Одоо хэрэглэнээс дахиад бараг 2 дахин 1.5 дахин захиалга байж байна. Тэгэхээр зэрэг яах вэ гэхээр энэ чи ингээд тогтолцоог дарга захиалаад дарга шийдэж өгдөг биш. Захиалчингууд одоо би ингээд цахилгаан авъя гэхээр та надаа за би өгж болно. Гэхдээ би арай жоох өндөр өгчөө гэдэг бизнесийн харилцаа орох ёстой байхгүй юу? Тэгэх юм бол нийлүүлэгчд нь олширно. Тэгээ шинэ станцууд нэмэгдэх. Энэ өөрчлөлтийг хийх гэж явж байгаа. Реформ бол үндсэн санаа нь. Энийг бас хуулийн замаар хийн. Төрийн байгууллагуудын, компаниудын одоо өөрчлөлт байгуулалтаар хийн. За хуулийн дээр нь энэ бол одоо эрчим хүчний реформын үндэсний орооны одоо гол харна. Хуулийн дээр улсын их хурлын ажлын хэсэг ажиллаж байгаа. Нэгдсэн гишүүн ахалцсан бид нар ажлын хэсэгт байгаа. Тэгээд дулааны хуулийг саяхан боловсруулаад одоо төслийн дууссан. Одоо ингээд цахилгааны хууль руу орж байгаа. Тэгэхээр энэ бол өөрөө ийм арилжааны эрүүл харилцаатай одоо бирчиг байхгүй. Би авъя гэхээр цаанаас нь санал болгодог. Тэгээд тэрнээс биш одоо нэг компани ингээд төр төлөө бидж жагаад амар өндөр үнээр 20-30 жилээр гэрээ хийдэг ийм зүйл бол биш. Тэг ингэж явах бол илүү эрүүл болно. Тэгэхээр энэ бол хийгдэх ёстой. Төсөв дээр очиод шахалт үзүүлэх биш. Эсвэргээрээ төсвийн ачааллыг бууруулж эрүүл ийм үр ашигтай салбар болохын төлөө л явах шүү дээ. Эрчимчний ямар өнгөрсөн хугацаантай ер нь яаж ажиллаж байна гэж харах. Бодлогын бас ийм зөвлөлтүүдийг хийж чадвал ажиллаж байна гэж харж байна. Ерөнхийдөө нөгөө аж ахуйн том тэгээд ийм критикал болохоор одоо байхгүй болох юм бол тог байхгүй болчихно. Дандаа юм нэг яарсан, гал унтраасан энэ бол ингээд манайхны явж ирсэн нөгөө арга хэлбэр. Ер нь бол ийм болохоор л одоо за ямнаас гадна ингээд улс төрийн нөхцөл байдлыг харж агаад аль намыг оруулсан нэг юм салбар дундын үндэсний хороо байгуулъя гэдэг санаал юу гарч ирсэн шүү дээ. Тэр аж ахуйн ажил гал унтраах юм бол монголчууд хийсээр л ирсэн. Одоо альч яамны үед за магадгүй тэр сайд энэ сайд муу гэж ярьдаг. Гэхдээ тэр салбарын энэ бүтэц хамт олон ч өөрсдөө бас ингээд явж идэг механизм. Энэ бол ингээд энэ аль 60 оны станцууд ч ажиллаулаад яваалаа. Тэгэхээр салбар бол ажиллаж байгаа. Хийх юм бол хийж л байгаа. Сэргээгт хэрчим хүчин дээр бол жишээлбэл ингээд их гоё одоо боломж потенциал байна гэдэг. Гэхдээ нөгөө хилбэлцдэг учраас үлжийн дэлгүүр ингээд тулчаад байгаа гэдэг гэж хэвчтэй. Тэгээд цаашдаа ингээд бид нар батарейтай зохицуулалттай юмнуудыг ингээд нөгөө бид зарлаад, тендер зарлаад тэгээд тэнд нэг хүмүүс хөрөнгө оруулаад барих тийм шинэ хуульд толцоохгүй. Тэгээд тэр нь ажиллахгүй байгаад урд нь баахан зөвшөөрөл өгсөн, шинийг нь өгдөггүй. Шинийг нь өгч юм бол урд нь авсан зөвшөөрлүүд өгч шүү дээ. Хэрэггүй болчихно. Тэгэнгүүт зэрэг баахан мөнгө зарцуулаад ингээд авсан юм чинь эсвэл одоо тэр дарга тэр улс төртэй холбоотой юм чинь наатаа байж их нэг иймэрхүү хандлага бас байдаг гэж ярьдаг. Би бол тэрийг үндэстэй гэж боддог. Иймэрхүү байдал өөрөө ингээд хоошин татаад байгаа. Тэгээд цахилгаан станц барья. Заръя. Гэт ингэхээр нөгөө худалдаа авах чинь ганцхан төр. Тэгээд тэр даргын үзмжээр нөгөө талаа цахилгаан авъя гэхээр нийлүүлэгч нь ганцхан төр. Тэгэхээр энэ дунд байгаа нийлүүлэгч худалдаа авах хоёрын дунд энэ нэг бул харж болчиход байгаа юмыг бид нэр хөдөлгөөнд оруулах хэрэгтэй байхгүй юу? Эрчимчний салбар энэ дээр жоохон удаан байна. Гарч чадахгүй шүү дээ. Одоо тэгээд энэ үйл тэцхурын энэ том аварын асуудлаас болоод цаашид яах вэ гэдэг шийдлүүдээ энэ дээр гарах хэрэгтэй юм тийм ээ. Тэгэхээр таны хувьд ер нь энэ дээр яг ямар шийдэл чухал байна гэж ер нь харж байна. Нэг хэрэгүнд яг юу хийх ёстой юм? Яг сэхэн гарч чадахгүй гэж бас хийж болохгүй. Яг л өнгөрсөн жилд одоо саяхан бол Доронтын 50 мегаватт орсон. Сэлэнг 70 мегаватт баригдаж байгаа. Завханд жижиг станц баригдсан. Монгол төр. Тэгээд нөгөө бүрэлж 150. Тэг ингээд юмнууд бол явж байна. Зөвхөн энэ явж байгаа юм нь нэг бол төрийн нөлөөг ашиглаж иж өндөр үнэтэй хурд хугацаатай юм. Одоо нийт олон алдагдaltaй юм явуулдаг. Эсвэл хөрөнгө оруулалтын нөхөргөө тариф тавьчаад дарамтлаг юм биш. Эрүүл болох нь л чухал байгаа байхгүй зах зээлийн зарчимд оруулах нь. Одоо бол би түрүүнд хэлсэн яаралтай хийх юм. 3 дугаар станцын турбин генераторын сетийг босгон худалдаж аваад өгсөрч орлуулаад хэрэгтэй. Тийм боломж бол би байгаа л гэж бодож байна. Одоо Монголын дэлхийд ганцаараа биш ш 50 мегаватт бол байж л байгаа. Тэгээ 2 дугаарт нь өвлийн түлшийг айлууд гэртээ төлөвлөлийг яах. Өвөл болохоос өмнө бид нар нөгөө дулаалга хийх хэрэгтэй. Цахилгаанаар алаа гэвэл тэгээ дулаалгуудаа яах. Энэ асуудал дээр маш хурдтай шийдвэр гаргахгүй болохгүй.
За баярлалаа. За баярлалаа.